брендийн ZBX 2511W загварын тавилган суурилдаг 25 литрийн багтаамжтай богино долгионы зуухны ажиллагааны заавар танилцуулъя. Хэрвээ та богино долгионы зуухны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Богино долгионы зуухыг ашиглахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтаа усаар угаана. Гэхдээ та богино долгионы зуухны дотор талд байрлах цаасыг авч болохгүйг анхаарна уу? Үүний дараа богино долгионы зуухны цагийг гэрийнхээ цагтай тааруулах ёстой байгаа. Цагаа тааруулахын тулд цагны тэмдэглэгийн дээрээ удаан дарснаар цаг анивчиж эхлэх бөгөөд нэмэх хасах товчлуураараа та цагаа тааруулаад баталгааж болно. Энэхүү богино долгионы зуух нь богино долгион, гэрэл, автомат горим, хэсгэх горим, хосолсон горим гэсэн горимуудтай. Богино долгионы горимоор хоол хүнсийг халааж болгохдоо богино долгионы тэмдэглэгийн дээр нь дарж нэмэх хасах товчлуураараа 900-аас 100 ваттын хооронд хүчээ сонгоод ажиллах цагийг нь тохируулаад ажиллагааг эхлүүлнэ. Эсвэл удирдлаганаар байрлах 900 болон 600 ваттын товчны аль нэгийг нь сонгоод нэмэх хасах товчлуураараа горимны үргэлжлэх хугацааг нь тохируулан эхлэх товчийг дараад та хялбараар ажиллах боломжтой. Богино долгионы ажиллагааны цаг нь 5-аас 95 минут хүртэл байдаг. Гэрэлийг хэрхэн ажилуулах зааварчилгааг танд үргэлжлүүлэн хүргье. Хоол хүнсийг гэрэлдэхдээ удирдлаган дээр байрлах гэрээлийн горимыг сонгоход 130 Цельсийн температур автоматаар тохируулагдах бөгөөд ажиллагааны цагаа тохируулаад эхлэх товчийг дарснаар ажиллагаа нь эхэлнэ. За хосолсон горим нь богино долгион болон гэрэл хосмол байдлаар ажиллах бөгөөд C1 горим нь богино долгион давмгай ажиллах бол C2 горим нь гэрэл нь давмгай ажиллана. Үүнээс та өөрийн хүссэн хослыг сонгоод нэмэх хасах товчлуурын тусламжтайгаар үргэлжлэх хугацааг нь тохируулаад эхлэх товчийг дараад ажиллагааг эхлүүлэх боломжтой. Ажиллагааг түр зогсоох тохиолдолд буцах товчлуур дээр 1 удаа дарах бол цуслах тохиолдолд 2 удаа дараарай. Жингийн гисгэлтийн үед та 100-аас 2000 грамын хэмжээтэй бүтээгдэхүүнийг гисгээж болох бөгөөд жингээ тохируулаад эхлэх товчийг дарснаар гисгэлтийн цаг автоматар тохирч богино долгионы зуухны ажиллагаа эхэлнэ. Цагийн гисгэлтийн үед бүтээгдэхүүний гисгээх хугацааг та өөрийн хүснээрээ тохируулан эхлэх товчийг дарснаар ажиллагаа нь эхлэх боломжтой. Цагийг өөрчлөх боломжтой горимуудын ажиллагааны дундуур ажиллагааны цагийг нэмэх шаардлагатай тохиолдолд эхлэх товчлуур дээр дарснаар ажиллагааны цаг 30-30 секундээр нэмэгдэж таны үргэлжлэх хугацаа уртсах болно. Одоо танд үргэлжлүүлээд автомат горим ашиглах зааврыг танилцуулъя. Автомат горимны хувьд белуу, пицца, шүл, дахианы мах, паста, хүнсний ногоо, төмөс, урдчлан халаах горимуд байрлана. Автомат горимыг ажилуулахдаа автомат горимныхоо тэмдэглэгийн дээр дараад нэмэх хасах товчлуураараа жим болон цагийг та өөрийн хүснээр өөрчлөөд эхлэх товчийг дарснаар ажиллагаа нь бүрэн эхлэх болно. Мөн та богино долгионы зуухыг хялбараар ажилуулахыг хүсвэл эхлэх тэмдэглэгийн дээр дарж ажиллагааг нь 30-30 секундээр нэмээд хялбараар ажилуулах боломжтой. Богино долгионы зуухыг цоожлохдоо удирдлаган дээр байрлах цоожны зурган дээр 3 секунд удаан дарна. Цоожийг тайлахдаа дээрх үйлдэлийг давтнаа. Богино долгионы зуух төгжигдсэн үед бусад товчлуурууд идэвхгүй байдалд шилжнэ. Хэрэглэгч танд Colon брендийн ZBX 2511W загварын 25 литрийн багтаамжтай тавилганд суурилдаг богино долгионы зуухны ажиллагааны заавар танилцууллаа.